намын даргад нэр дэвших сунгаа эхэлсэн тийм үү? Та юу гэж бодож байна? Хэн нь намын дарга болоосоо, хэн нь бити болоосоо гэсэн бодол байна уу? Би яг өөрийнхөө бодлыг хэлэх үү. За тийм. Миний бодол бол бид ингээд нэг юмд нэлээд сайн суралцж явахдаа тэгээд нэгийг ямар нэгэн шалтгаанаар болиулаад ах шиг байна л да. Миний хувьд бол хуучин зэн инкул доргон байвал их зүйтэй юм шиг санагдаж байгаа. Зөө. Яагаад гэвэл 4 жил энэ хүн одоо намын амьдрал, улс төрийн амьдрал, их хурлын даргын үүднээс бүхий л зүйлээ яг харлаа. Алдсан ч юм их бий баг. Онсон ч юм бас их бий баг. Гэхдээ харьцангуй нөгөө алдаж ээж амьдралд ихийг сурдаг шүү дээ. Тэгэхээр бол алдсан юмнаас одоо намынхаа хамт олноос юу гэдэг ард түмнээсээ ч юм уучлалт гуйгаад тэгээд цааш нь илүү зөв бодол байгаа бол энэ хүн явал илүү туршлагатай баг. 20 онд энэ хүн өдөртөд орвол илүү амжилттай үзүүлэх байх гэсэн энэ бол миний цэвэр хувийн бодол. Ямар сонирн бодолтой юм. Сая танаа намайг ч одоо хуу ялагдууллаа шүү дээ. 16 оны сонгуульд улс их орны эдийн засгийг илгээр нь хэвтүүллээ. Арчилсан намайг ялагдууллаа. Гэхдээ илгээр нь хэвтүүлчлээ гэдэг хүмүүс яриад байгаа. Яг илгээр нь хэвтсэн үү үгүй юу гэдэг бол бас нэг өөр асуудал шүү дээ. Гэхдээ яманд одоо мэрэгшиж байгаа хүмүүс нь илүү цаашаа явуулах зөв л байна. Таны бодол.